Галт тэрэгний тасалбар. EU гэдэг нь ямар үгийн товчил болохыг мэдэх үү? Хариулт. EU гэдэг нь European Union буюу Европын холбоо гэсэн утгатай. 2050 он гэхэд Европ төвийн цагуур уур амьсгалын өөрчлөлтийг сармагжуулан тэнцвэржүүлэх болон эдийн засгийг тогтвортой болгох Европын холбооны замын зураглалын нэр юу вэ? Хариулт. The Green Deal буюу ногоон хэлэлцээр. Ногоон хэлэлцээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2050 он гэхэд Европын холбооны улсууд цагуур уур амьсгалын өөрчлөлтгүй болсон байна. Европын холбооны бүх улсууд энэ зорилтод хувь нэмэр оруулна. Бид 2030 он гэхэд хүлэмжийн хийг хэр хэмжээгээр бууруулах ёстой вэ? Хариулт. 55%. Улс орнууд хүлэмжийн хий гэж нэрлэгдэх хортхийг агаар мандалд аль болох бага хэмжээгээр гаргахыг баталгаажуулах ёстой. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг дор хаяж 55%-аар бууруулах ёстой юм. Та эдгээр сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрүүдийг нэрлэнэ үү? Хариулт. Нарны эрчим хүч, дулааны насоос, салхины эрчим хүч, биотүлш. Европын холбоо нь иргэдийнхээ нуур гол мөрөн далаад санаа зовлтгүйгээр аюулгүйгээр усан сэлэх боломжийг хэрхэн хангадаггүй вэ? A. Европын холбооны бүх хүн усан сэлэлтийн сургалтанд үн төлбөргүй хамрагддаг. B. Гол мөрөн нуур далаад сэлхийг хүссэн хэн бүхэнд аврах хамтаац худалдаж авч өгдөг. C. Гол мөрөн нуур далайн усын чанарыг хангадаг. D. Хараа хяналтгүй үед гол мөрөн нуур далаад сэлхийг хоригддаг. Хариулт. C. Европын холбоо нь далаа гол мөрөн нуурын усыг цэвэр байлгахын тулд хүмүүсийг аюулгүй усан сэлэх боломжийг олгох тал дээр анхаарч Европын холбооны бүх улс орнууд сэлэх усны чанар сайн цэвэр байлгах шаардлагын дагуу анхааран ажиллаж байна. Европын холбооны зүгээс уур амьсгал өөрчлөлтөд тэмцэхийн тулд чадах бүхнээ хийж байгаач иргэдийн тусламж хэрэгтэй байна. Тогтвортой амьдрахын тулд та хийж чадах зүйлсийнхээ доогуур зурна уу? A. Худалдан авалт бага хийх. B. Хямдралтай байх үед боломжоор худалдан авалтыг ихээр хийх. C. Цаашид ашиглаж болох зас сэлбэд хэрэглэж боловч хайж устгах. D. Бага зүйлсээ дахин ашиглаж боловсруулах. E. Дахин боловсруулах. F. Нэг удаагийн хуванцар аяганы оронд дахин боловсруулсан аяга хэрэглэх. Хариулт. Хүмүүс худалдан авалтыг бага хийж өөрт байгаа зүйлсээ хайрлан дахин ашиглаж нэг удаагийн хэрэглээний зүйлс худалдан авахаас зайлсхийж тогтвортой байдлыг дэмжих бүтээгдэхүүнийг худалдан авах юм. Нүүрс төрөгчийн давхар эслийн ялгаруулгыг бууруулахад та хэрхэн хувь нэмэр оруулж чадах вэ? A. Машин унах. B. Галт тэргээр зорчих. C. Эрчим хүч ашиглах. D. Дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүнийг худалдаж авах. E. Мах идэх. Хариулт. Машинаар бага явах, галт тэргээр илүүтэй аялах, цэвэр эрчим хүч ашиглах, засварлах, дахин боловсруулах, дахин ашиглах боломжтой тогтвортой бүтээгдэхүүн худалдаж авах, мах бага идэх.